Чингис хаан үндэсний музейгээс 5 дахь жилдээ 10 дахь удаага зохион байгуулж буй хөтөч тайлбарлагчдад зориулсан тайлбар хийх эрх олох сургалтыг музейн судалгаа сан хөмөргийн төв эрдэм шинжилгээ кураторын баг хамтран зохион байгууллаа. Сургалтыг нээж Чингис хаан үндэсний музейн захирал Актемч Чулуун музейн танилцуулгыг хийх үеэр судалгаанд үндэслэж шинжлэх ухаанд суурилсан танин мэдхүйн мэдлэгийг олон нийтэд хүргэж танилцуулан Монголын түүхийг нийтлэг асуудал болтол нь тайлбарлан таниулах үүрэг хөтөч тайлбарлагчдад оногдож байна гэдгийг хэллээ. Энэ удаагийн ээлжид сургалтанд 80 гаруй оролцогчид хамрагдаж танхим практик хосолсон 2 өдрийн сургалтаа амжилттай зохион байгуулж сертификатаа гардан авлаа. Дандаа академик төвшний судлаач, доктор, профессор яг өөрөө тэр малталга энтрийг хийж ихэд оролцдог. Иймэрхүү маш сайн мэдээлэл өгч чадах тийм хүмүүс хичээл зааж байгаа болохоор бас шууд практик дээр олон зүйлийг асуух боломжтой. Танин мэдхийн хувьд бол их сонирхолтой сургалт байна гэж бодож байна. Тэгээд сургалт бол маш өндөр чанартай. За тэгээд багш нар бол маш сайхан бэлтгэгдсэн байна, маш сайхан мэдлэгтэй байна. За мөн ном тохиолдол шалгаж байна. Тэгээд энэ сургалт бол маш өөр өгөөжтэй, хөтөж тайлбарлагч нар бол нэг шаардлагатай одоо хэрэгцээг нь хангасан ийм сонирхтой хөтөлбөр болж байна. Одоо энэ багш нарын мэдлэгийн цар хүрээ ч юм уу те бидэд өгж байгаа мэдлэг мэдэхгүй их олон олж авч байна. Бид бүхний хувьд гайдуудын хувьд бол тэгэхээр тэр зохион байгуулалт тал дээр бол бид таалагдж байгаа. Их хуралтай зохис төрийн танилцуулга хүртэл яваад одоо ингээд зөвхөн энэ музейн одоо цар хүрээрээ зарлахдаггүйгээр бас тухайн орнууд дотор ч юм уу ийм зүйлсүүдээ бас цуг танилцуулаад явж байгаа нь бас үнэхээр сайжралтай байна гэж бодож байна.